Миний толгойд яг одоо маш олон бодол байна. Ямар ч үсэн тэр бодлуудаа чадхаараа зэгцлээд ойлгомжтойгоор хүрхийг хичээе. Ямар ч үсэн би өөрийнхөө амьдралын утга учирыг хайж байгаа. Энийг сонсоод яагаад заавал амьдралын утга учирыг хайх ёстой гэж хайгддаг зүйл юм уу? Эсвэл яагаад заавал амьдралд утга учир өгөх ёстой гэж бодож байгаа юм байж магадгүй. Гэхдээ миний яг одоо хийж байгаа зүйл ч гэсэндээ миний амьдралдаа хийж байгаа зүйлүүд бүх зүйл надад ямар ч утга учиртай зүйл байдаггүй юм шиг санагддаг. Ямар нэгэн байдлаар хүнд утга учир байх хэрэгтэй байх. Ямар нэгэн байдлаар хүн ямар нэгэн зүйл утга учир өгч тэр зүйлээсээ аз жаргал, таашаал, амжилттай энэ бүх зүйлүүдийг мэдэрч амьдрч байгаа тэр одоо би амьдрч ийн гэсэн гоё мэдрэмжийг авах хэрэгтэй байдаг баг. Тэр нь заавал том зүйл байх албагүй. Магадгүй жижиг зүйлс ч байсан байж болно. Тухайн хүн тэр зүйлийг юу гэж хараад яаж утга өгөхөөс хамаарат ерөнхийдөө бол тэр зүйлийг амьдралын утга учраа болгоод явж болно. Гэхдээ миний хувьд бол яг би юуг утга учраа болгохоо маш их бодож байгаа. Яагаад гэвэл надад бүх зүйл ямар ч утга учир гэх зүйл байхгүй юм шиг санагдаж байгаа учраас би өөрөө ямар нэгэн байдлаар тэр утга учирыг гаргаж ирмээр байна. Тэгжиж би ямар нэгэн байдлаар хийж байгаа зүйлээсээ эсвэл ямар нэгэн зүйлсээс би тэр аз жаргал, таашаал, амжилт тэр бүх сайхан мэдрэмжүүдийг мэдрээд би илүү амьдарч байгаа гэсэн мэдрэмжээрээ урагш явах юм шиг санагдаж байгаа учраас яг одоогийн нөхцөл байдалд бол надад нэг тийм юу ч хийсэн надад утга учиртай санагддаггүй. Ямар нэгэн байдлаар ингээд бичлэг хийгээд яриад суудагч байна уу? Эсвэл те юу ч хийж исэн надад ямар ч утга учиргүй санагддаг. Эцэстээ ер нь бол илүү философик байдлаар ч гэх юм уу. Амьдрал гэдэг зүйл угаасаа утга учиргүй байдлаар бүтээгдсэн. Бид нар утга учирыг өөрсдөө гаргаж ирж хайж юм уу ойлгохыг хичээдэг ч гэсэндээ эсвэл илүү их бүх зүйлсийг ухаж төнхөөд философик байдлаар хараад ямар нэгэн гаргалгаа олох гэж ойлгохыг хичээдэг ч гэсэндээ энэ хороодлыг дээр бидний ойлгох боломжгүй эсвэл ойлгохын аргагүй тийм зүйлсүүд байгаа. Тэрийг би аль үжинээ ойлгочихсон гэх юм уу. Би өмнө нь философи айгүй их сонирхдог, тэр зүйлүүдэд айгүй дуртай, философиг хайрладаг байсан. Гэхдээ яг үндэ ойлгох тусам, улам цаашаа явах тусам эцэстээ хариулт байхгүй юм шиг санагдсан. Тэнд юу ч байхгүй. Яагаад энэ ингэж байгаа юм бол, яагаад тэгж болдго юм бол, энэний утга нь юу юм бол, тэр яагаад ингэдэг юм бол гэл анхандаа айгүй их сонирхоод өөрөөсөө тэр олон асуултуудыг асуугаад олон хүний ном уншаад ч юм уу эсвэл ингээд яриаг нь сонсдог ч юм уу. Тиймэрхүү байдлаар сонирцтангаараа айгүй хөтлөгдөн явсан ч гэсэндээ эцсийн эцэст тэр дунд ямар ч утга учир байхгүй, ямар ч ойлгож авах зүйл байхгүй. Бид ямар ч гэсэн амьдрал гэдэг тоглоомд өөр амьдралыг үзэж байгаа. Бид нар адилхан амьдралыг ерөөсөө үзэхгүй байгаа. Ямар нэгэн байдлаар энэ зөв, энэ буруу эсвэл тэ бид нар бүгд ингээд амьдрал гэдэг тоглоомд ингээд ороод ирсэн мөртлөө бидний амьдралын төвшин, хүрээлэл, орчин, хэл бүх зүйл ондоо гэр бүл тэ бүх зүйл өөр байгаа. Тийм байтал хин нэгэн хүн дээрээс очиод чиний амьдралын утга учир юу вэ гэсэн чи юуг амьдралын утга учираа болгоод ингэдэг вэ? Амьдрал гэж чиний хувьд юу вэ гэж асуух юм бол хүн болгон өөрөөр хариулна. Яагаад гэвэл хүн болгон л өөрөөр ойлгох ёстой учраас амьдрал яг л тэгж бүтээгдсэн юм шиг санагдсан. Ерөнхийдөө надад илүү их цаашдаа асуух асуулт байхгүй болсон гэх юм уу. Ямар нэгэн байдлаар би бүхнийг мэддэгдээ асуух асуулт ч юм уу эрх зүйлийг хийхгүй байгаадаа биш. Ерөнхийдөө ажил, мэргэжил, карьер байлаа гэж бодоход тэр зүйл дээрээ хүн суралцах зүйл маш олон байдаг. Гэхдээ яг юм амьдралын философч гэх юм уу утга учир иймэрхүү зүйлсэн дээр тэнд ямар ч хариулт байхгүй. Чи юуг хариултаа гэж хүлээж авч ойлгомоор байна. Тэр чинь чиний хариулт. Ямар нэгэн байдлаар мундаг философчдын хэлсэн үг те иймэрхүү зүйлсүүд тэр хүмүүсийн л харах өнцөг, тэр хүмүүсийн л бодол, тэр хүмүүсийн л мэдэрсэн зүйл. Магадгүй хүн болгоны мэдэрдэг нийтлэг зүйл учраас тэр зүйл илүү гоёор өөрөөр мэдрэгдэг байж болно. Гэхдээ эцэстээ тэнд ямар ч утга учир эсвэл үнэн зүйл байхгүй. Магадгүй миний ярьж байгаа зүйл ч гэсэндээ үнэн зүйл утга учир ч юм уу тиймэрхүү зүйл байхгүй. Тэгэхээр би ChatGPT-ээс бас асууж үзсэн амьдралын утга учир инээ тэрэ гэж юу юм бэ гэж асуухад ерөнхийдөө бол амьдралын утга учир гэдэг чинь зүгээр л юмсыг мэдрэх,
хүлээж авах байгаагаар нь юмнаас асуулт хайх биш, эсвэл юмнаас юмыг ухаж түнхээд асуулт хайгаад эргэлзээд байх биш, зүгээр л энэ угаасаа ийм, би ойлголоо, би хүлээж авлаа, тэгвэл миний хийх зүйл юм, тэгэл болоо. Энэ өөрөө зүгээр л тийм амьдрах гэдэг утга учир юм уу да. Тийм болохоор миний хувьд юу ч надад нэг тийм онц санагдахгүй байгаа. Нэг л амьдарч байгаа юм чинь. Гэхдээ нэг л амьдарч байгаа, юу ч онц санагдахгүй байгаа учраас магадгүй би юу хүснэ хийж бас чадж байгаа. Магадгүй би хүмүүстэй ярихаас айдаг, эсвэл би хүмүүст өөрийнхөө царайг харуулад энэ бичлэгийг хийгээд ингээд хүмүүстэй ярилцаад инх надад зориг анх бол огт байгаагүй, одоо ч бараг байхгүй. Гэхдээ эцдээ надад юу ч утга учиртай санагдахгүй байгаа учраас зүгээр л хийхийг хүссэн зүйлээ хийн. Одоогоор амьдралын утга учираа маш их бодож байна, маш их хайж байна. Тэгээд ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйлийг үнэн эсвэл утга учир минь гэж хараад тэгээд тэр зүйл амьдралын утга учирыг болгоод амьдрал арай л бүх зүйл дээрээр мэдрэгдэх байх гэж би бодож байгаа учраас ерөнхийдөө бол маш удаан хугацаанд амьдралын утга учирыг ерөнхийдөө бодож хайж байна.